За сайн уу. За цаашин бичлээ тавтай морил. За энэ удаагийн бичлэг юу болох вэ гэхээр өдөрт нэг амьдрал part 5. За тэгээ одоо би ингэж өнөөдөр бол хагасан шүү дээ. Тэгээд бүтэн сайн 3 сарын 20 манай ээжийн төрсөн өдөр би ингээ хөдөө ирсэн ээж төрсөн өдөр сэмтэлгээ бэжин. Тэгээ орондоо босоогүй би бүр 8 хүртэл сайхан унтсан. Одоо би нүүр гараа угаах гэж байж байна. Амир ядарсан уурчиж амир сонин машин төрж ирсэн. Тэгээ энэ бол манай уулын зэрэг байна. Аюу гоё. Боломжтой манай өмнө бэлгэнд гарч ирсэнчлэн хаваржин дээр байгаа тэр үлийг нь бараг би бэлэг болгон дээр оргож байна. Тэгээ манай хоёр байна. Нэг юм хөдөг. Энэ үл бол манай одоо бэлгэний гол дүр байхаа үргэлж миний бэлгэн дээр бүр өдөр тутам ордог. За одоо мал бэлчих гэж байна. Манад хоёр шинэ гişүүрсэн. Би ихэр гэж утсан чи ихэр биш юм байлээ. Цагаан юмнаас төрсөн тустай гişг юм байлээ. Амар халтар газтай зүгээрээ. Удахгүй сэрхэн болчих. Айлуу нартыг мөх наасан гэдэг. Би 5 нартай би нохоо чаддаг. Би хаалга өнгөрн дуртай. Анагийн бичлэгэнд оролцох юм аа. Зя энэ хүрээнд бичлэгээ дуусгая. Тэгээ яг би хөдөр нэг амьдралыг яг part 5 хүртэл хийгээд очоо. Одоо ингээ яг төгсгөлийн анги нь яг энэ бүлгүүд part хийдүүд гарсан. Би бас нөрөө уцаагаад зүгээр нэг гоё нэг санаа нэг YouTube-с олоо тэгээ нэг хичээрээ бодуулсан юм. Тэгтээ түр зөрөө. За ямар ч миний бичлэг үзсэн та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээ лайк болон subscribe дараарай. Баярлалаа.